Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За Олимп хөгжим маань бол маш эрт дээр үеэс улбалж ирсэн хөгжмийн зэмсгийн нэг юм аа. Тэгээд Олимп хөгжим бол дэлхийн 100 гаруй оронд тархсан байдаг. Олимп хөгжим маань бол нийт 3 төрөл байдаг. Их лимп, дунд лимп, пик лимп гэсэн, жижиг лимп гэсэн ийм 3 төрөл байдаг. Одоо миний гарт бариа сууж байгаа бол одоо дунд лимп, их лимп, пик лимп хоёр маань бол одоо гоцлол буюу одоо энэ 3 хөгжим маань хамсарч тоглосон тийм зохиолууд төр их ашиглагддаг. Жижиг лимп маань, пик лимп маань болохоор одоо төрийн найралт одоо хамгийн нарийн өнгийг гаргаж байгаа хамгийн жижигхэн хөгжмийн зэмсгээр бас их онцлогтой. Ийм 3 төрлийн лимп байдаг. Тэгэхээр эднэр бол мөн түрүүний дуу ихшгийг бол дээд өнгөн дээр, дунд төвшөнд, доод өнгөн дээр одоо нот ихшгэлүүлэх үүрэгтэй. Үндсэндээ бол мөн аялгау чимэглэл талын нотнуудыг тоглож идэг. Чимэглэлийн буюу их чанга дуутай хамгийн дээд нотнуудыг гаргах үүрэг одоо гүйцэтгэж байдаг. Ийм. За Олимп хөгжим бол одоо дэлхийн сонгодог болон одоо орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын том хэлбэрийн бүтээлүүдийг тоглоход бол маш төхөмтэй хөгжим. Юугаараа төхөмтэй гэхээр одоо хөгжимчнөөс маш их уран чадвар гарна. Тэр уран чадвар маань яаж гарч байна гэхээр одоо дэлхийн сонгодог хөгжмийн зохиол тоглоход бол маш олон танааласт буюу одоо хөг байдаг. Тэр бүгдийг маань одоо лимп хөгжим дээр бол одоо нөхийг хагсалж тоглодгоор бол бас бусад лимнээс бол маш их давуу талтай онцлог байдаг гэж боддгоо. Лимп хөгжимдөр битүүн амьсгаагаар хөгжимдөх өв соёл маань эрт дээр үеэсээ манай хөгжимчд маань уртын дуу дагаж, уртын дуу хөгжимдөхтэй хэрэгжилж ирсэн. Энэ маань бол Монгол дарагчдын нарийн үйл хийхдээ ашиглаж ирсэн гагнуурын үлийг лимбэн дээрээ туршиж уртын дуугаа хөгжимдөж ирсэн дэлхийд цоор ганц Монголын өв соёл юм аа. Энүүгээрээ бид нэр 2011 онд ЮНЕСКОгийн Бие бус өвд яалтаагаар бүртгүүлсэн юм аа. Гэх мэтчлэн хэдэн цагч үлээж боломжтой.